이제 우리 몽골 사업이 시작된 지도 지금 얼마 됐죠? 5년 정도 됐나요? 5년? 5년, 4년, 5년 되는 것 같아. 4년, 5년째인 것 같죠? 5년, 네. 네, 그래서 그래도 우리 이제 오토모사님 산하로 해서 굉장히 많이 조금 성장을 했고 또 우리 이제 토야 팀장님 산하로도 좀 많이 성장을 하고 있고 또 우리 그 너민 사장님, 너민 다이아몬드 마스터님 산하로도 굉장히 많이 지금 성장이 되고 있죠. 그런데 사실은 이 5년 정도의 기간이 갔으면 지금보다는 조금 더 많이, 어, 샤론 로즈 마사도 나와야 하고, 또 이제 오토 판매사, 뭐 판매사 그러니까 소득이 있잖아요. 그 소득을 가진 사람들이 좀 많이 나왔어야 하는 시기이거든요. 음. За одоо Итоми бол компани бол одоо Монгол улсад байгуулагдаад одоо дөнгөж 5 жил болж штэ. Тэгээ энэ 5 жилийн хугацаанд одоо энд байгаа багуудаас одоо хүн багшийн баг, за туяа, номин ингээд энэ хүмүүсийн багийг маш хөгжиж өөрнөж ингээд явж байгаад ингээд бий болоод ингээд явж цааш явж гэн тэ. За тэгвэл энэ дундаас бас автоматар бас ингээд явагдаж байгаас номин бас багш байна. Тэгвэл энэ 5 жилийн хугацаанд бол маш бидний хийсэн хүч хөдөлмөрийн дагуу тэ багууд манаас хөгжиж байна. За тэгээд энэ хугацаанд бол автомат бас цолууд бас гарч ирэх нь бас бий болж ирдэг. 네. 근데 이제 생각보다 네, 우리가 생각하는 것보다 그런 이제 실제적으로 이제 소득이 되는 그런 분들이 조금 늦게 나오는 것 같아서 조금 속상해요. За нэг талаар бол жоохон нэг баг нь хөгжиж байгаа боловч нэг тал нь жоохон харамсалтай бас зүйл юм байна. Тэгээд нэг тал нь баг нь бас жоохон дөнгөж одоо хөгжөөд явж байгаа ч баг байна. 네. 그렇지만 이제 앞으로의 가능성은 얼마든지 더 열려 있다고 생각을 하고요. 오늘 이제 강의는 이 사업을 조금 이제 하다 보면 우리가 좀 이렇게 흔들릴 때가 있잖아요. 네. 이게 진짜 되긴 하는 거야? 네. 도대체 언제쯤 결과가 나올까? 아니, 나는 사업을 열심히 한다고 하긴 하는데, 아직 뭐 그렇게 뚜렷한 결과가 아직 없어. 라고 생각할 때가 있으시죠? 그래서 기운 빠질 때가 있으실 것 같아요. За тэгээд автомобиль баг хөгж ингээд хөгжөө явж байгаа үуч байна. За ингээд явж байгаа үед ингээд одоо зарим хүмүүс нь одоо миний одоо энэ хийж байгаа зүйл үнэхээр хөгжиж байна уу? Үнэхээр ингээд зөв ч юм уу гэх ингээд яг хийгээ үйт ингээд жоохон шантрах үйч байна. цогцлох үйч байдаг. Тийм үе бас тохиолдож ирдэг. 네, 음. 저도, 한 3년 정도 되었을까요? 음. 그때 되게 많이 좀 흔들렸던 것 같아요. 왜냐면 저는 또 여러 가지 사업을 해봤고, 어, 또 이렇게 사람 만나는 거 너무 좋아하고 이미 훈련된 사람이기 때문에 한 3년 정도면 월천 리더스 클럽에 들어가 있지 않을까 이런 생각을 했었는데 제가 생각을 한 것만큼 그런 결과가 안 나오더라고요. За миний хувьд ч гэсэн энэ бизнес хийх хугацаанд бас ингээд бас эргэлзэх зүйл жоохон ингээд болох зүйл ч юм уу сэтгэл санаа жоохон тийм үе байсан. Тэр үед одоо яг хэдэн жил 3 жилийн өмнө яг тийм үе байсан. Тэгээ би урд нь өөрөө ингээд итми биш өөр бизнес ингээ хийх үедээ ингээд хүмүүстэй уулзах айгуу дуртай. Тэгээд энэ бизнесийн талаар бас жоохон мэдчихсэн боловч зарим үе жоохон ингээд сэтгэл ингээд үнэхээр болоод байгаа ч юм уу болоогүй үе байсан. Тэгвэл заримдаа бол болоод байгаа боловч тэ хийж байгаа үе байдаг боловч цааш ингээд өвчлөө хийгээ үйж явах үед миний хувьд бол одоо ингээд одоо Etome нэг глобал нэг баг тал ингээд орцсон гэж би бодож байсан. 네. 네. 근데 이제 그때 제가 했던 건 어떤 거냐면 처음에 이 사업을 하게 되었는지, 그리고 내가 정말 이루고 싶은 꿈이 뭔지, 그리고 실제로 지금 되고 있는 사람들은 나와 어떤 차이 때문에 저렇게 잘, 되고 있을까, 이런 걸 되게 많이 고민했던 시간이었던 것 같아요. За тэр үед би өөрөө бодож ирсэн энэ нэвтрэн бизнес амжилтаар миний хүсэл мөрөөдөл юу вэ? Миний зорилго гэж юу вэ? Би цаашид юу хийх вэ гэсэн тийм бодлого бас бодож ирж ирсэн.
네. 근데 지나오면, 그때 만약에 포기했더라면 오늘의 저는 없을 거잖아요. 그래서 진짜 이기는 사람은 포기하지 않고 끝까지 확신을 가지고, 이렇게 행동하는 사람인 것 같습니다. Мгм. За тэр үедээ би олон зүйлийг эргэлзээ бодож байгаад сүйд тэр үед би ингээд за болцсон бол те би энийг ингээ орхисон бол орхиогүй тулдаа би энд ирж байгаа явж байгаа энэ хүртэл ирсэн. Тэрээ орхисон бол би одоо юу хийж явах болоо гэж бодож. 근데 우리가 이제 잊지 말아야 될 건 뭐냐면, 매번마다 고민을 좀 많이 하셔야 돼요. 내가 어떻게 하면, 이 사업을 조금 더 정말 소득도 되면서 또 나뿐만 아니라 내 파트너들이 함께 소득이 되어 갈 수 있는 방법이 뭐가 있을까 끊임없이 고민해야 되는 것 같아요. Тийм учраас би эргэж өргөж бодож өргөж бодох хэрэгтэй байдаг. Би яаж одоо энэ бизнесийг цаашаа хийж явах вэ? Хин энийг одоо сайн цалинд одоо хүргэж явах талаар өргөж бид нар ингэж бодож өөрөө өөртөө асуулт тавих хэрэгтэй байдаг. 특히 이제 몽골 같은 경우에는 그 센터로 출근하는 거가 그렇게 쉽지 않잖아요. 근데 저는 그게 일주일에 한 번 내지 두 번 정도는 함께 모여서 제품, 제품 강의도 좀 이루어져야 되고, 그 다음에 데모도 이루어져야 되고, 또 하나는, 실제적으로 내가 현장에 가서 내가 제품 전달을 했을 때, 혹은 또, 내가 이 제품을 애용을 했을 때, 어떠한 부분에서 만족을 했는지, 이 제품을 체험하고서, 어떤 결과가 나왔는지에 대해서 조금 많이 나누는 시간이 좀 부족한 것 같아요. За тийм учраас бид нэрээ бас ингээд төвдөр одоо ингээд цуглаар төвдөр семинар хийхэд бол ингээд Монгол таадын хувьд бол жоохон хэцүү байдаг. Тэгээ ингээд Монголын одоо өөртөөхөнд байгуулсан төвдөрөө одоо нэг 7 хоног ч гэсэн нэг удаа очоод тэнцэнэ ингээд бас сургал семинар хоорондоо ярьцлага хийгээд бүтээгдэхүүнөө ч гэсэн бас хэрэгж үзээд энэ бүтээгдэхүүн ямар үр дүнтэй байна? Миний нүүрэндээ маск тавиад яасан бэ? Тэр талаар юм ярилцсан тийм цагийг бас гаргууд айгу зүгээр байдаг. 네. 진짜 이 사업이 혼자 하는 사업이 아니고 팀 사업이고 조직 사업인데 어쩌면 우리 몽골 사장님들은 그냥 나 혼자 하는 사업하는 시간이 함께 하는 시간보다 훨씬 더 좀 많지 않은가 생각이 되어집니다. Энэ бизнес бол одоо ганцаараа хийдэг бизнес биш, олуулаа хийдэг бизнес, багаараа хийдэг бизнес байдаг. Зарим үед ингээ харахад одоо ганцаараа хийгээд байдаг хүмүүс их олон байдаг болооч энэ биш ганцаараа хийдэг биш, багаараа хийж явдаг бизнес. 네. 자, 지금은 시대의 흐름상 이제는 정말 AI가 정말 많은 사람들의 할 일을 빼앗아 가고 있는 시대가 되었습니다. Аа. За таяа дараагийн удаа орж хийх юм уу чи өөрсдөө 음, За, та өөрөө 어, 응? чи хийе. 네. 네, 도야 들어와가지고 네, 아, 도현쌤 들어왔어요? 네, 어서 네. 오세요. 네, 안녕하세요. 네, 음, 오랜만이십니다, 도야 팀장님. 어, 네, 자, 그래서, 우리가 지금 현재 우리뿐만 아니라 우리 아이들이, 뭘 하고 살아야 되지? 이런 고민도 정말 많이 하게 되는 시대인 것 같아요. За, уушлаараа хүнтэй уулзаж явж байгаад оройд ирсэн уушлаараа. За, яг одоо болохоор бид нар ингээд яг нэг өөрчлөлтийн тийм эрен үед амьдарч байгаа бид нар яг өөрчлөлтийн. За, тэгээ цаашдаа бидний яг AR тийм ээ хөгжиж орж ирж байгаа яг тийм үед бид нар амьдарч байгаа. Цаашдаа хүүхдүүдээ яаж сургам хүмүүжүүлэх үү? Хүүхдүүдээ яг тийм энэ зах зээл дээр яг яаж ингэж тийм ээ аль чиглэл рүү хүүхдүүдээ хандуулбал яг ингэж тий одоо амьд үлдэж чадах тэр мэрэгжлийг эзэмшиж чадах уу гэдэг тал дээр хүн болгон одоо ингээд бүр ингээд толгойн бодол болж байгаа байхгүй. 네, 근데, 지금 이제 여러분이, 진짜 우리가 시스템 소득을 만들고 있긴 한 거야? 라는 생각이 좀 들지 않아요? Яг энэ үед тийм ээ яг энэ хэцүү үед тийм ээ үнэхээр яг энэ үед нэг тийм ээ тогтмол орж ирдэг тийм орлоготой болох хэрэгтэй юм шиг тийм бодол та бүхэн төрж байна. Надаас хамааралгүй орж ирдэг тийм орлоготой. 네. 자, 애터미가 우리 박경희 회장님이 이 애터미라는 회사를 창업한 거는 이게 이제 그
진짜 이게 유통의 가치, 어, 어, 유통의 가치가 정말 그냥 억지로 그냥, 그러니까 사업을 하려고 구매하는 제품인들이 아닌 정말 사용할 수밖에 없는 좋고 저렴한 제품. 예, 그러니까 그냥 소비자들이 몰려올 수밖에 없는 그렇게 좋은 제품에다가 그렇게 가격을 저렴하게 매긴 제품이란 말이죠. За тэгээд Etem-ийн Бахангил захиралын Etem-ийн компанийг анх үүсгэн байгуулахдаа ерөндөө бүтээгдэхүүнийг зараад ашиг орлого олохоор ч юм уу тэгэж бол ингэж бодож тийм бодлогын чанартай бий болгоогүй. Энийг бол угаасаа энгийн ард түмэн ч гэсэндээ хэрэглэх боломжтой. Зүгээр одоо тий бид нар өдөр тутамдаа хэрэглэх боломжтой тийм одоо тий бараа бүтээгдэхүүнийг үндсэн зах зээл дээр чөлөөтэй эргэлдэх боломжтой. Тийм бараа бүтээгдэхүүнүүдийг бий болгож энэ компани одоо байгуулсан байна. 자, 이제 흔히 우리 이제 애터미 하시는 분들은 이미 다 알고 있는 가치잖아요. 이제, 수명이 길어지면서 우리가 진짜 건강 염려증에 걸린 사람 너무 많아요. 내가 정말 100세까지 건강하게 살아야 될 텐데, 내가 무엇을 먹고, 어떤 제품을 사용하고, 그죠? 어떤 제품을 바르고, 이런 거에 대해서 정말 사람들이 관심이 많단 말이에요. За тэгээд одоо сүүлийн үед хүмүүстэй 100 наслах, урт наслалтын тийм үед амьдарч байгаа л гэдэг нь тий. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг цаашдаа тий. Ер нь хүмүүс эрүүл мэндэд айгүйх анхаардаг болчихсон. Яавал эрүүл урт удаан амьдрах уу тий. Яавал биедээ сайн юм идэж ууж тийм ээ. Яг энэ хിവэрээ эрүүл биеэ хадгалж явах уу гэдэг талаас маш их боддог болсон. Биедээ анхаарч маш их юм хэрэгэлдэг болсон. Энэ зүгээр нэг тийм ээ урт наслалтын тийм цаг үе ирчихсэн гэж бодож болохгүй байхгүй юу? 네, 물론 이 가격대가, 애터미 제품의 가격대가 일반 몽골에서 나오는 그런 제품에 대해서 비쌀 수도 있다고 느껴져요. За тэгээ мэдээж Монголын зах зээл дээр харах юм бол бас тий энгийн бүтээгдэхүүнүүдэд харьцуулах юм бол үнэтэй санагдаж магадгүй. 근데 이제 뭐냐면, 그러니까 모든 사람들이 다 애터미 제품을 쓰진 않죠. 근데 그렇지만 그 중에서 정말 건강에 관심 있는 사람, 그죠? 그리고 정말 내가, 이 피부가, 그러니까 탱탱하게 늘어지지 않고 젊음을 유지하고 싶어. 또 하는 사람들. 그리고 실제적으로 지금 질병에 있어서 내가 건강을 회복하고 싶은 사람들. 이런 사람들은 반드시 있을 거란 얘기죠. За тэгвэл тий хүн болгоно л ингээл литамигийн бүтээгдэхүүнийг хэрэглэх биш шүү дээ. Хэрэглэгч басгүй. Заавал хэрэглэх шаардлагагүй хүн ч байгаа. Үнэхээр шаардлагатай хүмүүс л хэрэглэн тий. Үнэхээр гоо сайханд анхаарч, үнэхээр сайн бүтээгдэхүүнийг эрен хайж байгаа, сурвалжилж байгаа тий. Өөрт нь үнэхээр хамгийн сайн гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсэж байгаа. Хэрэглээд үзсэн чинь үнэхээр таалагдсан. За эсвэл эрүүл мэндийн бүтээгдэхүүн тий. Үнэхээр би энэ бэлтгэлийг уухыг хүсэж байгаа, уух шаардлагатай тий. ийм хүмүүс л бас хэрэглэнэ. 네. 그래서 박한규 회장님이 말씀하시는 진짜 그냥 억지 소비가 아니고, 정말 애터미 제품에 너무 감동이 돼서 이 제품을 계속 그냥 애용하는 사람들의 그룹을 만들기만 하면 되는데, 그냥 그게 진짜 이론에 그칠까요? За тэгвэл Бахангил захирал болохоор юу та бүхэнд хэлсэн тий хүн болгон ингээ өдөр тутамдаа этемигийн бүтээгдэхүүнийг хүмүүс хэрэглэхгүй адилхан бүтээгдэхүүн байгаа юм чи ханаас аваад хэрэглэж болно хүмүүс тийм ээ. Гэхдээ миний хийх ажил юу юм бэ гэхээр зөв тий үнэхээр энэ сайн бүтээгдэхүүнийг ойлгоо тийм ээ өөр дээрээ туршиж үзээд надтай хамтдаа энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг надтай хамтдаа энэ бүтээгдэхүүнээс тийм ээ тодорхой хувийг аваад явдаг ийм групп ийм багийг бүрдүүлэх нь миний ажил аахгүй. 근데 생각보다 잘 안 만들어지죠. 우리가 현장에 나가서 해보면. Гэхдээ яг миний бодсон шиг ингээд үнэхээр тийм тэгээд ингээд зах зээл дээр гараад хүмүүстэй уулзаж байгаа яг миний хүссэн шиг ерөөсөө тийм амархан бол болохгүй байгаа тий. 근데요, 우리가 돌아보면은요, 후속 관리 부분에서 정말 많이 놓친 것 같아요. За тэгвэл та бүхэн тий танаас бараа бүтээгдэхүүн авч хэрэглэж байгаа хүмүүстэй эргэн холболт тэр хүнд анхаарал халамж зөвлөгөө тийм ээ. Давтан эргэн холболт гэдэг ямиг та хийхээ мартсан учраас
тийм ээ, тийм групп, тийм ээ, хэрэглэгчийн групп одоо дахин давтагдсан тийм нөө хэрэглээ надад үүсэхгүй байна гэсэн үг. 우리가, 이 사업을 할 때 이제 뭐냐면, 나 스스로가 애터미 제품을 그냥 사용하는, 그러니까 사업자는, 소비자는 그냥 사용하는 거지만, 사업자는 애용한다고 하잖아. 살아가면서 이걸 애착을 가지고 어떻게 쓰면은 이거를 조금 더 내가 효과적으로 써서 우리 소비자들한테 이 정보를 알려줄까? 사실 우리는 정보 전달 사업이잖아요. За тэгвэл энд байгаа хүмүүс нь бүгдээрээ бизнес эрхлэгч нар гэж харж байгаа тийм бүгдээрээ энэ дээрээс хэрэглээнээс урамшуулал аваад явдаг тийм ээ. Яавал би нэг арай ахиу жоохон урамшуулал авах боломжтой юу гэдэг талаас харж байгаа. За тэгвэл энэ дээрээс бизнес эрхлэгч хэрэглэгчийг танд ч гэсэндээ хэрэглэж байгаа. Яаж ялгах вэ гэхээр зэрэг үнэхээр этемид олон бүтээгдэхүүн байдаг. Энэ бүтээгдэхүүнийг тийм ээ яаж би тийм ээ энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд энэ бүтээгдэхүүн дээр хэрэглээд би өөр дээрээ үр дүн гаргаад тийм ээ яавал илүү бусдаас илүү өөр дээрээ үр дүн гаргаад энэ ийм учраас онцлогтой бүтээгдэхүүн юм байна гэдгийг өөр дээрээ дуршиж үзээд би бусад хүмүүст дамжуулах вэ гэдэг дээр маш анхаарлаа хандуулж төвлөрүүлж ажиллаж байгаа тийм ээ бүх бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хичээж байгаа ийм хүмүүс бол үнэхээр бизнесмен хүн хэрэглэгч гэдэг маань зүгээр ганц бүх бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Зүгээр ганц нэг бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглээл дуусаад зүгээр ингээд судалгааны чанарын юмч хийдэггүй. Ийм хүнийг бол зүгээр хэрэглэгч гинэ гэнэ. 네, 그래서, 음, 이게 진짜 생필품으로서 이게 정말 될 수밖에 없다는 그런 증거가 이제 작년 우리가 왜 러시아가 굉장히 전쟁이 길었잖아요. 그래서 러시아 그렇게 전쟁 중에도 불구하고 애터미 사업이 굉장히 가파르게 성장을 했거든요. 그 이유가 뭐냐면 애터미가 생필품이기 때문이었어요. 그러니까 전쟁으로 인해서 생산되지 못하는 그런 생활 필수품이 이제 애터미 제품으로 몰리면서 그러니까 러시아 애터미가 전쟁 중에 훨씬 더 많이 성장을 했거든요. За жишээ нь хэм бол тийм ээ Итэмигийн бизнес тийм ээ ямар ч үед хийх боломжтой гэдэг байгаа шүү дээ тийм ээ ямар ч үед яг одоо энэ өөрчлөгдөж байгаа цаг үед бол хамгийн оновчтой сонголт гэж яриад байгаа шүү дээ тийм за жишээ нь хэм бол энийг юугаар баталж болох вэ гэхээр Оросд тийм одоо нэг дайны үед болохоор зэрэг Оросын зах зээл дээр Итэмигийн одоо тийм ээ худалдаа авалт аюулгүй өсөлттэй явагдсан гэж байгаа байхгүй юу тэр хэцүү нөхцөлч гэсэндээ Итэмигийн бүтээгдэхүүн борлуулалт хамгийн хурдастай хамгийн өндөр одоо бусад газараас илүү одоо борлуулалт сайтай байсан. 네, 자, 그래서, 이 애터미 제품을 여러분들이 끊임없이, 비교, 분석, 또 애터미 제품의 장점, 이런 것들을 계속해서 파트너들과, 정보를, 실어 나르는 역할을 잘 해준다고 하면, 소비자 그룹이 그렇게 많은 사람들이 모이지 않아도 상관없어요. 정말 소비자 그룹이 좌측에 우측에 정말 한 10명, 15명, 이 정도만 있어도 여러분이 원하는 소득인 한 300만 원은 충분히 될 것 같아요. За тэгэхээр зэрэг та бүхэн тий хамгийн гол нь тууштай тийм хамгийн гол нь тууштай энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд ирсэн бол өөр бүтээгдэхүүнийг ч гэсэн надад хэрэглэх шаардлагагүйсэн ч гэсэндээ би өөр дээрээ хэрэглэж үзээд туршиж үзэх хэрэгтэй тий тэгжиж би бусад хүмүүс дамжуулж бусад хүмүүсийн ийм бүтээгдэхүүн юм байна гэдгийг жинхэнэ мэдэрсэн мэдрэмжээ би бусдад дамжуулах хэрэгтэй байхгүй юу за жишээ нь хэм бол энэ хэцүү санагдахад байгаа бол тий танд яг ийм хэрэглэгч тийм ээ үүсэхгүй байгаа бол би өөр дээр тэр хэмжээний сайн гэдгийг мэдрэхгүй байна. Тэр хэмжээнд би өөр дээр туршилт хийж үзээгүй байна гэсэн. За жишээ нь хэм бол та баруун талдаа тийм ээ 10 хүн, зүүн талдаа 10 хүн ч юм уу 15 хүнтэй байхад танд бол нэг тийм ээ сардаа нэг 3 сая төгрөгийн тийм ээ борлуулалт ингээд автоматар байнга хэрэгэлдэг тийм ээ байнга бүтээгдэхүүний авдаг хэрэглэгч үүсгэсэн байх юм бол үнэхээр автоматар 3 сая төгрөгийн орлоготой болох боломжтой. 네, 자, 우리가 이제 성공하는 리더들의 명확한 공통점을 보면 정말 다 똑같은 것 같아요. За тэгээд энэ амжилтанд хүрнэ гэдэг энэ сэдвийг аваад үзэх юм бол хүн болгон яг адилхан байдаг, адилхан хандлагатай үздэг. 애터미 사업이 진짜 똑똑하고, 막, 누가 봐도 저 사람은 애터미 아니라도 성공하겠어. 이런 사람들이 성공하는 케이스보다는 그냥 보통 사람들이 성공하는 케이스가 훨씬 많거든요.
За, Итамигаар дамжуулаад үнэхээр тийм ээ мэрэгжилтэй, өндөр мэрэгжилтэй, боловсралтай, тий мөнгөтэй ийм хүмүүс амжилтанд хүрдэг бол үгүй байгаа. Итамигээр дамжуулаад амжилтанд хүрсэн хүмүүсийг та бүхэн ч гэсэн харсан тий. Үнэхээр энгийн зүгээр зах дээр 8 хийдэг, тийм ээ дунд сургуулийн боловсралтай ийм хүмүүс ч гэсэндээ Итамигаар дамжуулаад амжилтанд хүрсэн тийм бодит жишээнүүдийг та бүхэн харсан. 네. 애터미의 성공한 리더들은 재능이 아닌 습관의 결과이다. За тэр хүмүүс яагаад тийм ээ хүмүүсээс илүү гарах тийм мэдлэг боловсрол чадвар байхгүй нь амжилтанд хүрсэн нуусан гэх юм бол ерөөсөө тууштай өдөр тутмынхаа давтамжтай нэг үйлдэл амжилтанд хүрэх ёстой тэр систем тэр одоо тууштай хийх ёстой үйлдэлүүдийг давтан хийж өөртөө зуршил болгон хэвшүүлсэн учраас л амжилтанд хүрсэн. 아마, 뭐 한국이나 몽골이나 똑같이 우리가 한 300만 원, 뭐 200만 원, 300만 원 정도의 급여를 받으려면 아침에 출근해서 저녁 때까지 열심히 일을 해야 받을 수 있는 돈인 거잖아요. 근데 이제 애터미에서 우리가 이제 오토 판매사라고 하는 그 사람들의 수입이 한 200만 원에서 300만 원, 400만 원 요 사이인데, 실제적으로 우리가 사업을 하고서, 오토 판매사가 될 때까지 참 생각보다, 그 소득이 되는데 오래 걸리시는 것 같아요. 근데 그 이유가 우리가, 시간 투자를 그만큼 하지 않기 때문에 그런 것 За 같거든요. жишээ нь гэх юм бол та бүхэн бодоод үздэг нэ. За нэг 2,500 3 сая вон авахын тулд тийм ээ солонгос доллар воноор цалин авахын тулд бид нар өглөө гараад орой болтол тийм ээ үнэхээр би тууштай үнэхээр ядартлаа би хөдөлмөрлж ижил бүтэн сарын туршиж ажиллаж ижил бид тэр цалин авдаг штеп. Тэгж авж байгаа хүмүүс ч байна тий. За тэгвэл Этамигаар дамжуулаа тий яг энэнтэй адилхан тийм ээ одоо биеийн хүчний хийж олж байгаа тэр цалинтайгаа адилхан би цалин ингээд авъя гэж бодоход ийм системийн орлогыг тогтооё гэж бодоход ингээд удаан хугацаа шаардаад байдаг тий. Энэ нь болохоор зэрэг би үнэхээр бодтойгоор тийм ээ үнэхээр энэ бизнесийг арай яг тэр дүрмийн жагуу хийж чадахгүй байгаа учраас ингээд цаг хугацаа удаан ороод байгаа. 이 애터미 사업의 시작은 전화인 것 같아요, 전화. 만나자고 약속하는 거, 이 전화. 그래서 우리는 끊임없이 명단 작성을 해야 되고, 명단 작성엔 해놓은 그 인원. 그러니까, 원래 그러니까 내가 매일, 뭐 거의 이틀에 한 번씩 만나야 하는 그런 같이 이제, 일을 하는, 파트너. 그 다음에 굉장히 조금 애터미 제품에 관심이 많은, 이제 소비자들. 그 다음에 이제 지금 내가 이분들을 조금 더 수당에 관심이 있고, 그 다음에 B2B를 내게 하려고 하는 이제, 소비자들. 이 명단을 끊임없이 작성하고 그 분들 놓치지 말고 계속해서 만나기를 시도하고 내가 이 사람한테 오늘 어떤 정보를 알려줄 것인가 내가 미리 계획하고 그래서 적어도 하루에 5명 이상은 만나서 내가 이 터미를 정확하게 미팅하고 전달하자. 이런 계획들이 끊임없이 맞물려서 하루하루가 지나가야지 이게 진짜 그런 멤버십이 만들어지는 За 거잖아요. тэгвэл Этемигийн бизнесийг те бид нар үнэхээр яг тэр хийгээсний дагуу хийж чадахгүй байгаа учраас хийхгүй байгаа учраас тэр сая нөгөө хэлсэн зуршил гэдэг юмыг тийм ээ тэр өдөр тутамдаа нэг зүйлийг давтан хийх зуршлыг хийхгүй байгаа учраас л бид нарт ингээд цаг хугацаа ороод байгаа юм гэсэн. За тэгвэл миний хийх ёстой ажил юу вэ? Хамгийн түрүүнд би утсаар ярих ёстой. Утсаар ярих ажлыг хамгийн түрүүнд миний хийх ёстой ажил гэж яах вэ? Яагаад утсаар ярих ёстой вэ гэхээр би нэрсийн жагсаалт гаргах ёстой. Нэрсийн жагсаалт гаргаад энэ ийм хүн байгаа. Энэнтэй би уулзах ёстой. Уулзах хэвээр нэрсийн жагсаалтуудыг гаргахын тулд гаргаад би утсаар яриад доор хаяж өдөр 5 хүнтэй уулзах хэрэгтэй тий. Доор хаяж өдөр 5 хүнтэй уулзах. Тэр нэрсийн жагсаалтын дотроо ч гэсэндээ би ингээд тэрийг ангилах хэрэгтэй дотор. Өдөр болгон уулздаг хүн надад бас байгаа шүү тийм ээ. Өдөр болгон би тийм ээ эсвэл кофе шопод очиод уулздаг их ч юм уу. Эсвэл ажлын газардаа байнга уулздаг их ч юм уу тийм ээ. Ийм өдөр тутамдаа уулзах хүмүүс ингэж нөгөө нэг ингээд давтамжтайгаар уулзаж давтамжтайгаар уулзаж шинэ хүмүүстэй уулзаж ин чинь нөгөө хэрэглэгчийн групп гэдэг бий болно гэж байгаа байхгүй. 네. 자, 여기 지금 보면은 우리 이제 거의 다 사업자이신 것 같은데 제가 모르는 이름도 있긴 하는데 지금 여기에 계신 우리 이제 뭐 토야 팀장님, 그다음에 오트건 팀장님,
너민 안 들어오셨죠? 예, 너민 팀장님 다 이제 팀장님이잖아요. 팀장님들, 그리고 이제 세일즈 마스터님들. 아니, 여러분이 할 건 뭐냐면, 계속해서 파트너들의 그러니까 하루 매출을 반드시 매일매일 체크해 주셔야 돼요. 그래서 파트너들이 그게 습관이 되고, 그 파트너 분들이 매일매일 포인트를 맞출 수 있도록 그렇게 함께 관심 가져주고, 함께 띄워주고, 마중물 포인트도 넣어주고 하면서 파트너들의 소득 관리를 해주는 거가 사실 되게 중요해요. За энэ бизнест юу хамгийн чухал вэ гэхээр за энд яах юм бол ихэвчлэн мэдээшийн нэрвэлэгч нар ганцны байгаа ч гэсэн бүгдээрээ ихэвчлэн харах юм бол Diamond Master, Sage Master-ууд байна тий бүгдээрээ бизнес эрхэлж байгаа хүмүүс байна. За тэгвэл бид нар юу хийх ёстой вэ? Тийм ээ өдөр тутамдаа хамгийн нэгдүгээрт миний хийх юм бол ID-гаараа орох ёстой. Өглөө болгон ID-гаараа орох ёстой. Өглөө болгон ID-гаараа оронгуудаа би ганцхан хэлдэг штеп би ганцаараа цалин аваад нэг таарад авах миний доороос надтай хамтдаа тийм ээ цалин авдаг хүнийг заавал би болгохын төлөө би хичээх ёстой гэдэг байгаа шүү дээ тийм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг миний доор цалин авдаг хүн байж би тэр хүний баруун зүүн талыг өдөр болгон орж хараад өдөр болгон борлуулалт хийхин тулд одоо ийм байгаа учраас жоохон хичээгээд үзээрэй тийм. Тэгжиж урагшлах тэр одоо нөгөө нэг тийм ээ мессежийг би тэр хүмүүст өгжиж ингэж түлхэж урагшлах байхгүй. Энэ бол ерөөсөө өдөр тутамдаа миний хийх ёстой ажил. 자, 나는 매일매일 파트너의 하위 매출을 보고 있다 하시는 리더. За өдөр болгон би тийм ээ багийн гишүүнийхээ баруун зүүн талыг харж байгаа. Өдөр болгон би багийн гишүүнийхээ ийм юм худалдаа авалт хийж байна. Гэдгийг хардаг гэсэн хүн байна уу? 네, 자, 손 들어보세요. 나는 매일매일 파트너들의 하위 매출을 봐주고 있다. За тэгээд өдөр болгон би ороод баруун зүүн талыг нь тийм ээ багийнхаа бизнесмен гишүүндээ баруун зүүн талыг нь хараад ингээд хэлж өгдгөө гэж байгаа хүн байна уу? Гараа өргөөрэй. 없으시죠? 없으시면 안 돼요. Тэгэхээр энэ дээр бид нар алдаж байгаа байхгүй юу? 자, 아직 내 파트너가 다이아몬드 마스터인데 아직 오토 판매사가 안 됐다. 그리고 내 파트너가 세일즈 마스터인데 아직 오토 판매사가 안 되고 소득이 아직 부족하다. 이런 분들은요, 이렇게 톡방을 좀 만드세요. 톡방을 만들어서 매일매일 파트너가 1대1로 전화하면서 오늘은 또 몇 포인트가 됐는지, 오늘이 얼마만큼의 포인트가 와서 또 언제 소득이, 수당이 맞을 수 있는지 이거를 계속해서, 체크해 주는 거예요. 그래서 나도 함께 마중물 포인트 넣어주고, 마중물 포인트가 들어갔으면 나머지 또, 내 파트너가 그걸 갖다 맞추려고, 만약에 오늘 맞출 포인트가 만약에 15만 포인트야. 그러면 오늘 하루 다 맞추기가 힘들어. 그러면 내가 5만 포인트 넣어주고 내일은 10만 포인트 이거 꼭 맞춰봅시다 하면은 그 다음날 이 파트너가 10만 포인트 맞추기 위해서 누구를 만날까? 누구한테 전화할까? 누구한테 애터미를 알릴까 하면서 고민하겠죠. 그래서 파트너가 계속 고민하게 해주고 계속 그 수당을 맞는 횟수가 많아질 수 있도록 여러분이 그게 사실은 도와주는 역할이거든요. Спонсор хүн гэдэг чинь юу хийх ёстой вэ? Тийм магадгүй миний доор тийм ээ Diamond Master, Sage Master байгаа. Тэгэхээр Diamond Master хэрнээ тэр хүн авч Sage Master, Diamond Master-ын цалин авч чадахгүй байна, тийм ээ. За тийм байгаа бол би өдөр болгон тийм ээ ID-гаараа ороо тэр хүний тийм ээ тэр хүний баруун зүүн талыг хараад жоохон дутуу байх юм бол өөрөө ч гэсэндээ жоохон PV оноо хийж өгөө. Тийм ээ хийж өгөө. За одоо ийм оноо дутсан учраас жоохон хичээгээд үзээрэй. Өдөр болгон тийм ээ өөрийнхөө багийн гишүүнийг би энийг тааруулахын тулд би өнөөдөр хингүй утсаар яасан. Энийг би тааруулахын тулд би хинтээ би яаж ажиллах уу гэдэг тэр мессежийг үргэлж би тэр хүнд хийх ажлыг нь үргэлж би тэр хүнд гаргаж өгөх хэрэгтэй. Энэ бол спонсор хүний багтаагаа ажиллах хамгийн нэгдүгээр хийх хэрэгтэй. 네. 그렇게 같이, 그러니까 파트너를 내가 또 후원해 주려고 하면 사실 스폰서도 뛰어야지 그 PV를 또 파트너들한테 후원해 줄 수 있잖아요. 그래서 이게 맞물려서 계속해서 스폰서도 함께 뛰고 파트너도 함께 뛰면서 스폰서는 파트너의 성공을 위해서 그렇게 함께 뛰어주는 사람. 이거가 계속해서 복제가 될 때 이 그룹이 얼마나 똘똘 뭉치는 그런 시너지가 될까라는 생각이 듭니다.
тий спонсор гээл зүгээр ингээл тий хийгэрээ гэж ингээ хараа суугаад авах юм бол тэр хүнд ямар ч хамтдаа хийх тийм ээ ирч хүүч тийм сонирхол байхгүй шүү дээ. Спонсорын ч гэсэндээ ийм хэмжээнд спонсорын ч гэсэндээ тусалж байгаа хийж байгаа нүдэнд нь илт харагдах хэвээр. Миний спонсор өстэй тий миний дороод бизнесмен гаргаж ирэхийн тулд тийм ээ ингэж хичээж гин гэдэг нүдэнд нь харагдах хэвээр тий. Ингэж хийм бодвол эн чинь тийм ээ бүгдээрээ би спонсорынхаа төлөө юм шиг боловч багийнхаа гишүүний төлөө би хичээж байгаа тийм. Багийн гишүүн нь өөрийнхөө бизнесийн төлөө хичээж байгаа юм шиг боловч спонсорынхаа төлөө хичээж байгаа. Ингэж ажиллах юм бол ирч хүчтэй энэ бизнес үнэхээр тийм ээ би бинийгаа дэмжиж ингэж хамтаарч би биендээ хамааралтайгаар явдаг аятайхан ингээ тийм ээ маркетинг гэдэг энэ хүн болгон ухаарч ойлгоод ингээд хамтдаа хүчээ нэгтгээд хийхийн төлөө хүн болгон тийм хүсэл эрмэлзэлтэй болж ирдэг. 네, 근데 그거가 도전할 때만 그렇게 되면 안 돼요. 우리는 도전할 때만 사업을 하는 게 아니잖아요. 그래서 상반기, 하반기 매번마다 매일매일 그거가 끊임없이 이루어져야지 나도 발전하고 내 파트너도 발전하는 계기가 됩니다. За жишээ нэг юм бол бид нэр тийм ээ цол хамгаалах үедээ л зүгээр ухаан мэдрэлгүй те би биен руугаа уцаар яриад холбоо бариад бөө юм болдог те энэ одоо эцэмгийн бизнес чинь ингээл цол хамгаалахад л ганцхан энэ явагддаг юм биш шүү дээ гинэ энгийн үед ч гэсэндээ өдөр тутамдаа бид нар тийм ээ ингэж багийн гишүүнтэйгээ холбогдож баруун зүүн талд нь анхаарч тийм ээ тэр хүний доотлоос ч гэсэндээ бизнесмен гаргаж ирэхийн тулд тэр хүн яасан энэ хүн яасан үргэлж ингэ тэр хүнийг түлхэж мессеж өгөх. 네, 그리고 진짜 중요한 거, 우리는 애터미 사업가잖아요. 나 스스로가 애터미 직원이 아니고, 나 스스로가 오너이기 때문에, 나의 좌우 산하를 어떻게 끌고 갈까는 끊임없이 고민하고 스폰서한테 또 함께 미팅해서 스폰서님, 나의 좌우 산하를 어떠한 우리 사장님들을 어떻게 안내해줘야 될까를 많이 많이 고민하고 미팅하셔야 돼요. За хоёрдугаарт нь болохоор зэрэг тий танд спонсор гэж байгаа. Хүн болгоно спонсор гэж байгаа. Спонсороо үнэхээр их завгүй ойлгох хэрэгтэй. Үргэлж утсаар яриад асуудаг байх хэрэгтэй. Яавал би тийм ээ өөртөө адилхан баруун талаасаа ч юм уу нэгнээс бизнесмен гаргаж ирэх үү тийм ээ яаж ажиллавал болох уу тийм ээ ингүүл яах уу мэдэхгүй байгаа юм асуух ч юм уу үргэлж холбоотой ингээд утсаар ярьдаг завгүй байх хэрэгтэй. 네. 그리고 정말 이 시스템이 애터미에서 너무 중요한 것 같아요. 오늘 같은 이런 이제 작은 세미나는, 이 온라인 세미나는 사실은 이제 좀 디테일한 부분을 알려주잖아요. 여기서 이제 방법을 배운다고 하면 정말 큰 비전은 어디서 우리가 배워요? 우리가 들은 만큼 꿈을 꾸는 거거든요. 내가 아는 만큼 꿈을 꾸는 거거든요. 그래서 석세스 세미나 몽골에서도 또 한국에 계신 몽골 우리 리더님들께서도 반드시 한 달에 한 번은 내가 애터미 부업을 하든 전업을 하든 반드시 석세스 세미나 놓치지 않고 가야 되겠다는 이거 굳은 의지가 있어야 합니다. За үнэхээр этемигаар дамжуулаад амжилтанд хүрэхийг та үнэхээр хүсэж байгаа бол тий нэг л зүйлийг үнэхээр ингээд тийм ээ үнэхэрийн давтамжтайгаар хийгээсэй гэж хүсэж байна. За арга нь ерөөсөө хэлбэрхэн гэж байгаа байхгүй хэлбэрхэн хүн ер нь хэр хэмжээгээр тийм ээ үнэхээр одоо хийж байгаа ажлаа илүү гүн гүнзгий илүү тодорхой зорилгоо тодорхой тийм ээ урд очих замаа бүр тодоос тод харж чадаж байна тийм ээ тэр хэмжээгээрээ хүн өөрөө мөрөөддөг гэж байгаа байхгүй мөрөөддөг түүнийхээ төлөө тэмүүлдэг гинэ. За тэгвэл тэр тэмүүлэл тэр мөрөөдлийг тэр тод алсын харааг хаанаас олж байвал сард нэг удаа болдог амжилтын актем гэж байдаг тийм. Тэр амжилтын актем нь үнэхээр сард ганцхан удаа өөрийнхөө мөрөөдлийн төлөө өөрийнхөө тийм ээ зорилготой хүрэхийн төлөө цагаа зориулдаг байх хэрэгтэй. 애터미가 아까 제가 말씀드린 것처럼 대단한 사람들이 성공하는 게 아니고 매일매일 꾸준하게 하는 사람이 성공한다고 했잖아요. 그래서 이거는 정말 그냥 성공을 부르는 그냥 매일매일 해야 하는 습관, 네, 루틴이에요. За тэгээд энэ бол тэ нэг удаа яваал ингээд зогсох биш. Ингээд би үнэхээр шийдвэр гаргах хэрэгтэй гинэ. Би ямар ч үед байсан энэ тийм ээ нэг удаагийн энэ сард өөрөө зориулах энэ сургалтанд бол би явна гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй. За дээрэс нь өдөр тутамдаа давтамжтайгаар би тийм ээ өөрөө мэдлэгтэй боловсралтай байхын тулд өдөр тутамдаа энэ явагдаад байгаа сургалт тийм ээ давтамжтай хийх ёстой зүйлүүдийг хэлээ. Энийг бол ингээд бүр ингээд зуршил болгоод дадал зуршил болгож тогтоох ёстой. 자, 매일 소비하는 거, 그죠? 누구한테 파는 거예요?
나는 나한테만 팔면 되는 거잖아요. 그래서 우리 집에서 온 가족들이 아침부터 일어나서 저녁에 잠들 때까지 온전히 애터미 제품으로만 소비하는 거. 그게 하루의 습관 한 가지죠. 그리고 내가 사용한 제품들을 매일매일 만나는 사람들에게, 그 특장점을 알려주는 거. 근데 또 우리가 이제 여기서 계시는 우리 이제 리더님들 중에서는 만약에 신제품이 나오거나 아직 좀 우리 파트너들이 접하지 않은 그런 제품들은요, 좀 공부하세요. 공부하셔서 어떻게 이런 제품들이 어떤 제품과 함께 사용하면, 어떤 제품과 함께 먹으면 좋아지고, 뭐 이런 제품의 정보들을요, 굉장히 많이 알고 있어야 되거든요. 그래서 매일매일 소개하는 거, 이게 너무 중요하죠. За энд аягүй чухал юм хэлж гсэн баггүй. За гурван ийм нөгөө нэг зуршлыг бид нар ингээд тогтоох хэрэгтэй. За нэгдүгürt нь болохоор зэрэг ямар дадал зуршлыг би ингээд өөртөө бий болгох вэ гэхээр зэрэг өөрөөсөө эхлээд хэрэглэх хэрэгтэй. За өглөө асаа шүдээ угаадаг тийм ээ. Шүдээ угаахдаа би тийм ээ үнэхээр өөрийнхөө дэлгүүрээс авсан шүднийхээ шүдний огоор угааж гин үү, шампунь тийм ээ. Өглөө босоод орой болох унтах хүртэл хэрэглэдэг бүх бүтээгдэхүүн Итемигийн сайтн дээр байгаа тийм. Энэ болгоныг би өөртөө зориулж өөрийнхөө тийм дэлгүүрээс хэрэглэж байгаа. Энийг бол энд бол бас нэг дадал зуршил гэж байгаа хгүй. Энэ зуршлыг тогтоох хэрэгтэй. Тэгэд тогтоосон тийм ээ зуршлаараа өдөр болгон уулзж байгаа хүмүүстэй өөрийнхөө хэрэгжилж байгаа бүтээгдэхүүний онцлог тал, давуу талуудыг тэр хүмүүс өдрөө тутамдаа уулзж байгаа хүмүүстэй тасралтгүй ярих хэрэгтэй. За мэдээж ингээд бүтээгдэхүүнийг ингээд ярих эхэлж явах хугацаанд ингээд шинэ бүтээгдэхүүн ч юм уу минийс арайхан мэдхгүй судлаагүй бүтээгдэхүүнүүд олноор гарч ирнэ. Тийм учраас та тасралтгүй суралцах ёстой. Тэр бүтээгдэхүүний талаар өөрөө олж мэдхийн тулд хичээл хийх ёстой гэж байгаа байхгүй. За дээрэс нь гуравдугаарт нь болохоор өдөр тутамдаа би шинэ хүнтэй уулзах ёстой. Шинэ хэрэглэх, шинэ одоо өөртөөгөө адилхан тийм ээ хүнийг бий болгохын тулд шинэ хүнтэй уулзахыг ингээд дадал зөвшөөрөх ёстой. 네. 이번에 우리 비즈니스 세미나 갔다 왔는데 윤용순 우리 의학 박사님이 뭐라고 하시냐면 우리 해모 힘에 대해서 말씀해 주셨는데 모든 건강기능식품들이 항산화라고 되어 있지 항염이라고 되어 있는 제품은 거의 없대요. 그래서 이 해모임이 우리 모든 병의 근원들이 다 염증 때문에 생기는 거래요. 그래서 계속해서 해모임을 두 포 내지 세 포 정도를 10년 이상 그 계속 드신 분들한 대상으로 3,000명 정도를 피 검사를 통해서 검사를 했는데 먹지 않은 그룹과 먹은 그룹이 정말 차이가 많이 났다는 얘기를 하셨거든요. За жишээ нь хэм болвол тий хэм үеийн талаар та бүхэн ярья гэж бодох юм. Би өөрөө мэдлэх тэр бүтээгдэхүүний талаар мэдлэхтэй судалсан бодит зүйлтэй байж би тэр хүмүүс ярина штэ дамжуулна штэ тий. За жишээ нь хэмэд энэ удаас бид нар ч гэсэн тасралтгүй сурж идэг гэж байгаа байхгүй энэ мастер болохоор. За жишээ нь хэмэд хэм үеийг нөгөө бахангил захирал ингэж ярьсан гинэ. Хүмүүс ихэвчлэн ингээл тийм ээ өвчин тусаал, хүнд өвчин тусаал, хавдар тусаал ингээд байдаг шалтгаан нь ерөөсөө өрөвсөл гэдэг зүйлээс л бүх одоо нэг өвчин тусах, хүнд хөнгөн өвчин тусах шалтгаанууд бүгд л өрөвслөөс эхэлдэг гэж байгаа байхгүй юу. За жишээ нь хэм бол хэм үеийн дотор хансан гэдэг тийм одоо нэг юутаагаар нэгтэйгээр бүтээгдсэн гэсэн байхгүй юу. Энэ нь болохоор юу гэсэн үг вэ? Өрөвслийн эсрэг үйлчилгээтэй, өрөвслийг намдах одоо өрөвслийг намдаагаад өрөвслийн эсрэг үйлчилгээтэй гэсэн үг байхгүй юу гинэ. Тийм учраас ерөөсөө бүх өвчнийг үүсэх тэр учир шалтгааныг одоо ингээд эсрэг одоо ингээд үйлчилж өгнө гэсэн үйлчилгээтэй. За энийг болохоор баталсан нэг тийм нэг одоо судалгааны чанартай юм хийсэн юм. 30 сая хүн дээр одоо энэ бэлтгэлийг уулгасан, уугаагүй тийм ээ. Ийм хүмүүстээр ингээд судалгаа хийсэн чинь асар их өөрчлөлттэй одоо тийм ялгаатай тийм судалгааны юмнууд гарсан. 자, 그래서 우리가 정말 염증이 좀 심한 사람들을 이 염증을 빨리 없애는 방법은 뭐냐면 해모임과 오메가3와 그다음에 비타민 D를 요 세 가지를 반드시 함께 섭취해라. 그러면은 염증이 굉장히 빨리 개선이 된답니다. 마지막 제품이 뭐라고 해서 오메가3 해모임? 비타민 D. 아, 비타민 D. 네.
За үнэхээр те надад ямар нэгэн өрөвсөл байгаа тийм ээ ямар ч одоо нөгөө нэг төрлийн байж өрөвсөл байгаа гэж бодож байгаа бол тэр өрөвслийг хамгийн түрүүнд одоо байхгүй болгох тийм ээ эмчлэх одоо арга бол энэ гинэ омега 3 хем уям за тэгээ витамин D байгаад байгаа шүү дээ. D витамин энэ гурав бол хамгийн одоо сайн 네. өрөвслийг зогсоох. 아, 네. 자, 그리고 매일매일 파트너들을 요 세미나에 초대할 것을 약속받고 요 줌 세미나도 그리고 석세스 세미나도 반드시 초대하는 거 계속 예, 우리 왜냐면 이 그룹을 만들어야 되잖아요. 그래서 세미나에 계속 초대하는 거 잊지 마시고 그다음에 이런 이제 습관들이 매일매일 이렇게 만들어져서 진짜 연금성 소득이 시스템 소득이 되어가는 네, 어, 루틴이 되는 거죠. За тэгээд өнөөдөр тийм яавал би тийм ээ өөртөөгөө адилхан баруун зүүн талдаа 10 10 15 15 тийм ээ ийм хэрэглэгчийг бий болгох вэ гэдэг аргыг би зааж өгдөө шүү дээ тийм. Нэгдүгээрт нь өөрөөсөө эхэл тийм ээ. Өөрөөсөө эхлээд үнэхээр энэ бүтээгдэхүүний тийм ээ тэр одоо сайн чанар бүгдийг өөрөөсөө эхлээд мэдэр. Өөрөөсөө эхлээд хэрэглэх тэр дадал зуршлыг өөр дээрээ тогтоо. За тэрний дараа хэрэгэлсэн бүтээгдэхүүнүүдэд хамгийн ойрхон баг өдөр тутамдаа тантай уулздаг. Ойрхон байгаа хүмүүстэй дамжуулаад өдөр тутамдаа энэ бүтээгдэхүүн үнэхээр сайн юм а гэж та сэтгэл зүрхэндээ сэтгэл хөдлөлөөр авсан бол тэрийг яар гэж байгаа байхгүй. За тэгээд мэдхгүй байгаа бараа бүтээгдэхүүнийхээ талаар үргэлж сурж, үргэлж олж мэдхийн тулд хичээл хийх хэрэгтэй. За 3 дугаарт нь би үргэлж шинэ хүнтэй уулзах хэрэгтэй. Шинэ хэрэглэгч үүсгэхийн тулд үргэлж би шинэ хүнтэй уулзах хэрэгтэй. 네, 자, 우리가 지금 이거 후속 관리가 안 된다는 증거가 뭐냐면 계속해서 이거 회원 가입을 하고 제품 사용하게 하고 요거를 계속 하고 있는데 자꾸 놓쳐요. 예, 그러니까 이분들을 이제 정말 B2B를 내서 함께 사업을 하는 사람들로 연결을 하는 거가 우리 일인데 B2B를 내서 연결을 하러 왔다가도 내 파트너를 자꾸 놓치는, 그러니까 후속 관리가 안 되어서 놓치는 그걸 계속 반복하고 있잖아요. 그래서 그거를 조금 더 스폰서하고 이렇게 미팅을 해서 좀 더 구체적으로 어떻게 후속 관리를 해야 되는지를 좀 미팅하셨으면 좋겠어요. 네. За жишээ нь хэмээл бидний хамгийн их алддаг зүйл байдаг тийм ээ. Алддаг зүйл байдаг байгаа. За ингээд компани чсан хүмүүс байдаг. Тэр хүмүүсээ жоохон ингээд мэдээж энэ бизнесийг сая ихэндээ хэлсэн шүү дээ тийм ээ. Хүнд хэцүү, бүдэрж унах, бонжоод болох юм уу үгүй юм уу гэх зөндөө үеуд бид нар тохиолдно гэсэн. Тэгээд тэр бол угаасаа бидний туулаад гарах хэвээр зам гэж байгаа хгүй. Яагаад болохгүй байгааг энэ дээрээс бид нар суралцаад арга замаа олоод явах хэвээр. Жишээ нь хэмээл тийм хүмүүс дээр би өөрөө ажиллах хэвээр тийм. Яаж ийгээд тийм ээ надтай хамтраад надтай адилхан би ч гэсэндээ зүгээр нэг компани нээчихгүй шүү дээ тийм. Өчнөө олон хилүүлж ийж өчнөө олон давтамжтайгаар надад удаан хугацаа орсон шүү дээ. Тэгвэл би яаж ийгээд надтай хамтдаа компани нэгээд надтай хамтдаа цалин авах тийм ээ. Энэ дээрээс ингээ борлуулалт авах хүнийг би болгохын тулд хичээх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээд арай их хэцүү компани хэлэгчхаа тэр хүнээ ингээд жоохон ингээд дургуутсах юм уу жоохон өөртөө таалагдах болохоор ерөөсөө ингээ анхаарал тавихгүй хайчих. Энэн дээр ингээ битгий алдаа гаргаараа үргэлжлүүлэн анхаарал тавиад үргэлжлүүлэн ингээд эргөө бүтээгээрэй. 네. За мессежийн 자, хамгийн сүүл хичээлийн дээр асууж өгнө. 네, 자, 우리가 진짜 좀 이렇게 이상적인 우리의 그룹, 네, 좌우측 그룹이 어떻게 형성이 돼야지 좀 건강하고 잘 돌아가는, 정말 시스템 소득이 될 수 있는 건지를 얘가 이제 보여주는데, 자, 여기 보면은, 그러니까 거의 이제 오토 소비자들이죠. 그러니까 애터미 제품이 정말 좋아서 간간히 한 번씩 B2B를 내서 수당을 받아가는 우수, 그런 이제 오토 소비자층이 한 55%, 55%, 나와 함께 사업을 하는 파트너가 한 30%, 그리고 나 말고 나처럼 이렇게 시스템을 끌어갈 수 있는 리더가 한 15%. 요거가 정말 이상적인 나의 조직이어야지 진짜 시스템 소득이 된다는 거예요. За энэ дээр энэ гүрүү харуулсан байгаа хгүй юу манайхаа. За бид нэр бүгдээрээ энд одоо баруун зүүн талын гаргүй хүн гэж байх байгаа. Тийм ээ бүгдээрээ их баг ч гэсэндээ баруун зүүн талын гартай энэ дээрээс нь баг их баг хэмжээгээр борлуулалт орж ирээд цалин авдаг хүмүүс байгаа тийм. За гэх юм бол энэ дээрээс ингээ харах юм бол хамгийн ихний тэр одоо нөгөө нэг тоод цэнхэр хар гөх цэнхэр байна тийм ээ. За энэ болохоор зэрэг юу гэсэн үг вэ гэхээр за нөгөө нэг одоо автомат
тийм ээ. Өөрөө сайт руугаа ороод өөрөө худалдаа авалт хийдэг хэрэглэгч нь 55%. За энэ дээрээс харах юм бол яг ингээд эрүүл явагдаж байгаа багхийн одоо нөгөө үзүүл амжилттай явагдаж байгаа, эрүүл явагдаж байгаа баруун зүүн талд яг ийм маркаар бид нар явах юм бол үнэхээр тэр нөгөө автсейлж мастер авт гэдэг юм ингээд ойрхон байна гэсэн үг шүү. За 3 дахь нь тэр нэг оранжи өнгөтэй байна тий. Оранжи өнгөтэй нь болохоор зэрэг 네, бизнес надтай хамтдаа бизнес хамтдаа хийж байгаа хүмүүс хамтдаа нэг зорилгын төлөө хамтдаа хийж байгаа хүмүүс нь 30% гинэ. За хамгийн доотлолтод нь жижигхэн саарл байна тийм ээ. Саарл нь болохоор зэрэг яг хамгийн мажимагийн мөрөг байж хамгийн доотлол нь болохоор ингэнэ. Үргэлж систем дотор орж ирээд тогтмол системд орж 7 хоногт нэг юм 2 удаа орж ирээд суралцаа тийм ээ. Яг надтай адилхан энэ систем дотор явж байгаа хүмүүс 15%. Иймэрхүү хэмжээнд байх юм бол үнэхээр таны бизнес зөв явагдаж байна гэсэн үг. 네, 자, 그래서 여기 있는 우리 이제 리더님들이 애터미 몽골 사업을 시작할 때부터 지금까지 계속해서 수고해주고 있잖아요. 후진 양성이 아직 안 됐어. 후진 양성이. 그래서 여러분들이 이제 그 2세대, 2세대 리더들을 빨리 만들어내셔야 합니다. 후진 양성이죠. 후진, 그러니까 여러분을 대신할 리더. 네네네. Одоо энэ дээрээс ингээд харах юм бол нэг зүйл байхгүй байгааг та бүхэн ингээд хараарай гинэ. Энэ дээрээс ингээд харах юм бол нэг зүйл байхгүй. Тэр нь болохоор энэ бизнес юу гэсэн үг вэ? Өөрийнхөө хийх ажлыг байхгүй болгоод тийм ээ. Надаас хамааралгүй ингээд тогтмол миний ажил явагддаг болохын тулд бид нар энэ бизнесийг эрхлэе шүү дээ. Тийм болохоор зэрэг тийм ээ. Надаас хамааралгүй ч гэсэндээ үргэлж энэ тийм ээ орлого ингээд тогтмол ингээд явагддаг байхаар хийлгэх нь би болоогүй байгаа хараахан гинэ. 네, 자, 그래서 나 한 사람의 노력보다는 정말 함께 우리 팀이 똘똘 뭉쳐서 그렇게 나를 복제해서 내 팀이 이렇게 좌우측으로 탄탄하게 이어진다면 이 사업이 얼마나 재미있을까요? 그죠? 그래서 이 사업을 정말 여러분들이 계획을 가지고 나의 팀을 이렇게 만들 거야 라는 스폰서와 정말 미팅을 통해서 어떻게 하면 정말 탄탄한 그런 그룹을 만들 것인지 고민하면서 이 사업을 하셨으면 좋겠어요. За тэгэхээр зэрэг ер нь бол тийм ээ энэ бизнес би ганцаараа хичээгээд бол хизээш боломжгүй бизнес байгаа тийм хизээш боломжгүй. Тийм учраас ганцаараа хичээхээсээ илүү олон хүн бүгдээрээ хамтдаа зорилго нэгтэй байгаа тийм ээ ингээд нэг зорилгын төлөө бүгдээрээ нэг зорилгын төлөө хамтдаа ингэж бөөгнөрх юм бол энэ бизнес үнэхээр хэцүү санагдахгүй. 네, 자, 이거를 한번 읽어봐 주시기 바랍니다. 자, 이니 бүгдээрээ хамтдаа уншия. 자, 크게 우리 토야 사장님. 네, 파트너들 선정. За, ингэнэ. Би бол ганцаараа ингээд амжилтанд хүрэх боломжгүй. За тэгээд багийн гишүүдтэйгээ хамтдаа тусалж тийм ээ үргэлж хамтдаа тусалж тусламжийг авч иж миний амжилт надаас хамааралгүй. Надаас 100% надаас хамааралтай биш. Одоо нөгөө ингээд өөрөө ингээд урсгалаараа сайн болно гэсэн. Энэ нь болохоор үнэхээр миний одоо тийм хүсэж байгаа тэр оргил бүрэх боломжтой болно гэсэн. Хамтдаа байх. 네. 제가 한국말로 하는 것보다 우리 토야 팀장님께서 네, 몽골말로 바로 하는 게 나을 것 같아서 결국은 나 혼자의 정말 성장은 없습니다. 내 파트너가 어떻게 하면 성장될 수 있는지 여러분들이 정말 많이 고민하고 매일매일 파트너의 좌우 하위 매출을 보면서 오늘도 우리 파트너가 수당을 맞아야 될 텐데 이렇게 챙겨주는 그 마음 그래서 나뿐만 아니라 내 파트너들이 빨리빨리 정말 소득이 됐으면 좋겠다. 그래서 함께 띄워주고 함께 그 하위 매출을 매일매일 30대 30, 70대 70, 나아가서 150대 150, 240대 240 이거가 될 때까지 끊임없이 하위 매출로 고민하고 이렇게 해서 함께 파트너와 성장해가는 우리 사장님들이 다 되셨으면 좋겠습니다. 네, 우리는 성공할 수 있습니다. За одоо ингэнэ одоо жишээлх юм бол тий би ганцаараа нэг тийм ээ 300-300-аар харуулаад цалин авахын төлөө хичээх биш тийм ээ надтай хамтдаа тийм ээ цалин аваад надтай хамтдаа нэг зорилгын төлөө ингээд алхахдаг тийм ээ
тийм хүнийг бий болгохын тулд өдөр тутамдаа өөрийнхөө айдигаар ороод өдөр тутамдаа би сая юу гэж хэлсэн бэлээ өөрийнхөө хэрэгжилж байгаа бүтээнийг хамгийн эргэн тойрондоо байгаа хүмүүстэйгээ өдөр болгон уулзахдаа ярьж тийм ээ ийм өөрийнхөө авсан мэдэрсэн тэр давуу талуудыг өдөр тутамдаа яриараа гэсэн шүү дээ тийм ээ энэ зүйлүүдийг би хийхгүй юм бол хизээш надтай адилхан хэрэглэгч надтай адилхан өөрийгөө ингээд копи бас хийх ийм зүйл хизээш гарч ирэхгүй гэж байгаа байхгүй би ажлаа хийхгүй бол хизээш ийм зүйлүүд бий болохгүй шүү гэж байгаа байхгүй тийм болохоор өдөр тутамдаа ингээд хэрэглэгч нараа тийм ээ анхаардаг тийм ээ тэр анхаарал дотроо тантай адилхан бизнесмен тантай адилхан энэ бизнесийг хамтарч гарч ирсэн ийм хүмүүс ийм одоо бизнесмэнүүд байгаасаа гэж хүсэж байна гэх нэ